Зөөн арган дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга цолбоо болон төлөөлөгчдийн хамт дүүргийн бүх сургуулиудын төгсөх ангийн сурагчтай уулзлаа. За энэ үеэр ахлахангийн сурагчдын дунд тулгамддаг асуудлуудын нэг нь үеийнгийн дээрлэхэлт хэвээр байгааг хүнсэн мөн мэргэжил сонголт болоод гадаадад хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар ярилцсан байна. За мөн энэ уулзалтынхаа хажуугаар бас нэг зорилго нь болохоор бид бүхэн өсвөрийн ялангуяа энэ төгсөх ангийн хүүхдүүд за өсвөр үеийн хүүхдүүдийн дунд сүүлийн үед бас олонний анхаарлын төвд байгаа үеийнгийн дээрлэхэлт за мөн элдв донтолт за тэр дундаа хар тамхи мансууруулах цэцэд нөлөөлөх бэлтгэл за арх тамхины сөрөг нөлөөллийн талаар бол мэдээлэл таниулгыг хийж явж байна. Уулзалтаар гадаад улсад хэрхэн суралцах, мэргэжил сонголт, ойрын 10 жилийн эрэлттэй байх мэргэжлүүд, хиймэл оюун ухаан, захин мэргэлээ, үеийнгийн дээрлэхэлт гэх зэрэг асуудлыг сурагчдтай нээлттэй ярилцсан байна. За Сангийн арган дүүргийн 28 сургуулийн нийт 3500 орчим төгсөх ангийн сурагчтай иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөл уулзалт хийнэ.